iOS 15.7.6 апдейт гарсан байна. 2 цэгтэй апдейт учраас бас мэдээлэл аюулгүй байдлын кодын сайжруулалт орсон гэсэн үг юм аа. За тэгээ юутай холбоотой зүйл орсныг шууд хэдүүлээд дурдаад явъя. Apple-ийн сайт руу орох юм бол одоо энэ энэхүү апдейт дээр яг юуны кодны сайжруулалт орсон бэ гэдэг нь бол харагдаж байгаа. За accessibility дэск дээр бол нэмэгдсэн гэж байна. За Apple Neural Engine дэск дээр нэмэгдсэн гэж байна. За Core Capture гэж байна, Image IO гэж байна, IO Surface дээр орж ирсэн байна. За бидний мэдж байгаа kernel хэсэг дээр ингээ 3 орж ирсэн байна. 1 2 ингээ 3 орж ирсэн байна. За Metal дээр бол 1 орж ирсэн гэж байна. За тэгээд Network Extension дээр 1 орж ирсэн гэж байна. Photos дээр орж ирсэн байна. Shell дээр орж ирсэн байна. За тэгээд Shortcuts дээр орж ирсэн байна. Телефон гэдэг бас хэсэг одоо өмнө харж байгаа хэсэг дээр орж ирсэн байна. TV app гэдэг аппликейшн дээр орж ирсэн байна. За WebKit-тэй холбоотой 2 орж ирсэн юм байна. За тэгээд хамгийн Dotlet хэсэг дээр нь бас яг ямар газар яаж хийн тусалсан гэдгийг яг тийм 4 зүйл дээр ингэж бол тус бүртний хэлсэн байсан. Live XML 2, Reminder, Security, Wi-Fi гэдэг хэсгүүд дээр бол яг хийн яаж тусалсныг бол ингэж Apple-ийн зүгээс ингэж дурдж ингэж тавьсан байсан. Дараагийн гарах iOS 15.7.7-гийн хувьд хизээ гарах вэ гэхээр 7 сар нилээн гаргаад 7 сарын сүүлчээр эсвэл 8 сарын ихээр гарна. Тэгээд яг юутай цуг гарах вэ гэхээр дараагийн iOS 16.6-тай цуг гарна гэсэн үг. Ямар ч байсан одоо ингээд iOS 16 болон iOS 15-ийн хөгжүүлэлт бол хэсэгтэй бол явахгүй. Ягаад вэ гэхээр яг энэ зунжингаа хамгийн гол зүйл нь iOS 17-ийн хөгжүүлэлтүүд яг ихэвчлэн явах учраас гинтийн зүйл болохгүй бол одоо iOS 15.7.7-гийн хувьд бол 7 сарын сүүлчээр эсвэл 8 сарын ихээр бол гарнаа.